Монгол Улсын 34 дахь ерөнхий сайд Замдан шитрийн гаргасан хүсэлтийн дагуу үндсэн хуулийн цэцгийн их судал өнөөдөр 8 цаг орчим хаалттай оролдлоо. Хуралдаан үдээс өмнө 1 цаг орчим завсарлаж 13 цаг 30 минутаас талуудын асуулт хариултаар үргэлжилсэн. Энэ үед улсын хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баасан Жаргал нарын гишүүд хуралдааны процесс хууль зөрчиж байна гэж үзэн хуралдааны танхимыг орхиод байсан юм а. Гэсэн ч хуралдаан гэрч нэхэмжлэгч талуудын асуулт хариултаар үргэлжилж 17 цагийн орчимд шийдвэрээ хэлэлцэхээр завсарлаад байна. Өнөөдөр 40 гишүүний дэмжлэгтэй ерөнхий сайд ямар ч хамаагүй байгаар албан тушаал дээр үлдээ гэсэн ийм увайгүй үйлдэлийг хийж өнөөдөр төрийн хямрал энэ цаашдаа улс төрийн докторгүй байдал болон энэ одоо үндсэн хуулийн гүнзгий хямрал руу биднийг одоо түлхэн авч орлоо гэдэг зүйлийг энд бас хэлмээр санагдаж байна. Тэгээд энэ зүйл дээр бид нар бас маш олон одоо хүсэлтүүдийг тавилаа. Ялангуяа Монгол Улсын ерөнхийлөгч энэ ерөнхий сайдыг томилох шийдвэр дээр хориг тавиад энэ шийдвэр нь үйлчлэн төр төгөлзээд буюу хүчин төгөлдөр болоогүй байж хаад цэц энэ дээр одоо маргаан үсгээд хянаа хилцээ явж байгаа нь ерөөсөө ямар ч одоо логикгүй бөгөөд үндсэн хуулийн одоо энэ үзэл санааг илтэд зөрчиж үндсэн хуулийн заалтуудыг илтэд зөрчиж байгаа энэ үйл ажиллагаа болчлоо. Тэгээд үндсэн хуулийг битгий хуулиар зөрчилшээ гэж хэллээ тийм үү? Үндсэн хуулийн цэцгийг их хурл томшсон. Хэрвээ эдгээр үндсэн хуулиа ингээд зөрчиж явах юм бол бидний эдгээртэй хариуцлах хэрэг бүрэн их нь байгаа. Тийм учраас одоо зарим гишүүнийг эргүүлэн татах асуудлыг бид ярина. Үндсэн хуулиа зөрчих юм бол өнөөдрийн энэ маргаан шийдвэрлэж байгаа ажиллагаа нь үндсэндээ одоо тухайн маргааны нэг тал, маргалдагч нэг талын эрх ашгийг одоо эрх ашгаа хамгаалах ямар ч боломж байхгүй, мэтгэлцээ өрнүүлэх ямар ч нөхцлөөр хангахгүй ийм байдлаар бол хуралдаан болвол одоо сая үдээс хойшиг хүртэл бол үргэлжлэлээ. Гишүүдийг бол асуудалд төвийг сагсан гэдэг юм уу, үнэн бодтоор гэдэг юм уу, шударгаар одоо шийднэ гэдэгт бол эргэлдэж байна. Яагаад гэвэл ашиг сонирхлын зөрчилтөө гишүүд энд олон байна гэж би одоо хувьдаа үзэж байгаа учраас цэцгийн шийдвэр бол үнэн бодтой гарахад одоо эргэлдэж байна гэж би хувьдаа бол хэлж байна. Улсын хурлын гишүүн болцохороо тийм үү? Улсын хурлын гишүүдийн олон хулцохороо ямар ч үндсэн хууль хамаагүй, ямар ч үндсэн юм бус хууль тогтоомж хамаагүй ерөөсөө зорилгодоо хүрчээвэл тэр үндсэн хуулиа зөрчөөд байна уу, бус хуулиа зөрчөөд байна уу, зорилгодоо хүрчилээвэл гэдэг ийм хандлага байж болохгүй. Улсын хурлын гишүүд тийм их том хүн биш ээ. Улсын хурл гэдэг тийм үү? Энэ цэцгийн дээр гараад суучт байгуулга биш ээ. Үндсэн хуулиар нулимдаг байгуулга биш. Үндсэн хууль бол Монгол улсын дээд хууль, Монгол улсын эцэг хууль, Монгол улсын тийм үү? Их хурлын гишүүд өөрсдөө үндсэн хуулиа дээдлэн сахина гэж тангараг өргөдөг. Монгол улсын иргэн болгож үндсэн хуулиас дээдлэн захих ёстой учиртай. Гэтэл үндсэн хуулиар нулимж жагаад ингээд зорилгодоо хүрэх гэж тийм олон хулж ивэл, ялагч болж ивэл би хууль зөрчиг нь хамаахгүй ялагчийг хэн шүүдэггүй улсын их хурлын гишүүн бол тийм үү? Олон хул болж ивэл юу ч хамаагүй яаж шийдэж болно гэдэг ийм одоо зах замбраагүй, эмх замбраагүй үйл явцыг бид таслан зогсоох ёстой. Энэ Монгол тийм үү? Монголын ард түмэн төр төвшин төмөн олон амгалан байгаас гэж ярьдаг. Төр төмбөр ёс ямбар байх ёстой. Өнөөдөр тэгтэл тийм үү? Төрийн эргэлт ингэж тийм хууль бусаар үндсэн хуулийг зөрчиж хийх гэсэн ийм орлогыг үндсэн хуулийн цэц таслан зогсоно байхад найдаж байна. Цэцээсээс ийм шийдвэр гарна гэж одоо бодож байна. Тэгээ их хурлын гишүүд одоо бас нэлээд олуулаа ирдсэн бас тэгэл одоо юу гэдэг цэцгийн гишүүдийг нэлээд сандарж байлаа шүү дээ. Би бас тийг хараад гайхсан. Гэхдээ чи цөөхөн ирсэн тийм үү? Засгийн газар жоохон тийм бөөрөлхүүд харагддаг. Олон олуулаа ирсэн их хурлын гишүүд нь тийм одоо хүчтэй харагддаг. Эн чинь шударга бас байна гэдэг асуудлыг бас ярьсан, хэлсэн.